Hello, say mamas. Сайн хүмүүсээ өнөөдөр би сургуулийнхаа далаа ярина. Бид нэр хамгийн их request хийсэн видеогоо бит хоёр хийнэ. Тэр бол Австралийн хүүхдүүдийн 10 жилийн сургуулийн талаар ярилцъя. Тэгээ гол зочин бол Мишель. Гол хөтлөгч хостоор Аня миний бие ажиллаж байна. За одоо асуултанд авцгаая. За Мишель охиноос асуулт асуунаа. За хамгийн эхлээд бит хоёр штэ тийм 2 жилийн өмнө Австралид нүүж ирээд тийм Мишель тэгэхэд 4-р ангид орсон тий. 4-р ангид ороод Монголд бол миний охин яг English School of Mongolia гэдэг сургууль 1-2 дугаар ангид нь сурж агаад тэгээ Австралид ирэхээсээ өмнө 1 жил 1-р сургуульд гэтээ тэр баг 3 сар явсан баг тий. 3 сар яваад тэгээд Австралид ирсэн байгаа. Яг ирсэн чинь нөгөө нэг Австралич эхлээд насаараа хэрвээ чи 5 сарын өмнө төрснөө 5 сарын ард төрснөө гэдгээр нь анги руу ингээ хуваачиж байгаа байхгүй юу? Тэнгууд шууд Мишель Австралид ирсэн чинь 1 сар төрөөд тэнгуудлаа Мишель шууд 4-р анги орсон тий анх ирэнгуудаа 3-р анги биш. 3-р анги биш. Яа тэгэхээр Мишель 3-р ангидаа суугаагүй гэсэн үг. Тэгэхээр ерөөсө 3-р ангидаа суухгүй жаа шууд 4-өрөө орсон гэсэн үг тийм ээ. Тэгээд 4-р ангидаа баг Мишель нэг 3 сар сурсан баг тий. Тэг амарсан. Зуны амарлуулаад. Тэгээд түрүү жил яг 5 дугаар анги бүтэн явж дуусгаад энэ жил одоо ингээд 6 дугаар ангийн сурагч охин болцсон сууж байна. Одоо ингээд 6 дугаар ангийн сурагч болоод бага сургуулаа төгсөөд тэгээ ахлах сургууль руугаа орд юм байна. За ингээд Мишелээс ингээд хамгийн анхныхаа асуултыг асууя. За ингээд Австрал анх сурагч болоо ороход хамгийн их ээжсэн зүйл юу байсан бэ? Ингээд багшийнхаа, найзуудынхаа ингээд үгийг understand Ойлгохгүйсэн. байсан. Тэгээд тэр нь ингээд би намайг юу ярьж байгаа мэдэхгүй хичээлээ чадахгүй. Тэгээд нэг сар юм уу 2 явж байгаа л жоохон ойлгож эхлээл. Тэгэл бүр дараа жил бүр эксперт болсон. Эксперт болсон. Одоо тэг ямар? Одоо бүр би зүгээр сургуулийнхаа хамгийн том хүүхдүүд шүү дээ. Тэгэд одоо сургуулийн хамгийн дол 1 жил ялж агаад high school руу орохоор шууд бүр доор нь очино. Тэгээд ихтэй high school-ийн senior rookie болно гэсэн high school тий. Тэгээд 7 дугаар ангид орно. Тэгээд 7 дугаар ангид орно. За эхлээд тэгвэл хамгийн хэцүү юм нөгөө нэг юу юм бэ? Хэлний бэрхшээлээс юм байна тий. Англи хэлээ сайн ойлгохгүй. Тэгээд ингээ жил архи тусам одоо ингээ 2 жилинд бүтэн сурж иж англи хэлний сайжирсан байгаа байхгүй юу? Тэгээ эхлээд бол яаж болдог байсан? Найзуудаа яаж ойлгодог байсан? Би найз зөндөр найз талцсан шүү. Тий. Гэтэ би биш би яасан гэж бодоод байгаа байхгүй юу? За тэрийг хоёлоо дараа нь нэрээ зөө. Манай баг анх энд ирээд ямар ч англи хэлгүй ирсэн тий. Бүр нэгт no words. Тэгээ би зүгээр тэгээ манай Кевин битой нэг англи сургууль нэг жил явсан. Тэгээ битой яг мэдэн. Тэгтээ бүр юу ч мэдэхгүй. Тэгэд одоо бидний хамгийн амар болсон. Тэгээд сурагч болоо орж ирэнгүүт Монгол сургууль, Австрали сургууль хоёрын юугаараа ялгаатай вэ? Ямар ялгаатай вэ? Аль гоё? Монгол сургууль, Австрали сургууль. Австрали нөө. За. Яагаад гэвэл ингээ манай багш нар нь хичээлүүдийг ингээ тоглоомоор гэж заадаг. Тий. Яг ингээ тэгтээ 6 дугаар ангид тэгэхээр болтон 4-р ангид өндөө тэгдэг байсан. Тэгэхээр яг нөгөө ингээ хичээлд нэм тоглоом шиг заадаг гэсэн үг. Тоглож байгаа юм шиг. Тий. Тэгээд гол одоо болохоор 6 дугаар ангид орчхороо бас тэгэхээр болцсон гэсэн үг. Тэгэхээр бүр амар ингээ том ангид орсон гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө багтаа угаасаа энэ эдэг тоглоулаа л эдэг. Тийм утла тоглоомын дундаа ингээ заацсан байдаг хичээлээ. Тий. За өөр багш нар нь ямар хөө харцдаг вэ? Багш нар уул зүгээр ингээд хідэж ууралдгүй. Ийм kinder юм уу тий. Ийм хичээл зааж байгаа нь ингээд амар өөр үү? Амар сонирхолтой. Багш нарын нь уу? Тий. Тэгээд ямар хичээлүүд заадаг? За би ингээд бүр whole schedule хийж болох уу? Тий. За эхлээд хичээл 55 минут ордог байхгүй. За нэг хичээл нөө? Нэг хичээл нь тий. Одоо нэг зарим минут ингээд нэг юм жоох ингээд free time байдаг хгүй юу. Тэгээд одоо өглөө нь 2 хичээл орно. 55 минут 2 хичээл ороод тэгээд дараа нь then it's recess time and тэгээд break time 55 минутын дахиад ороод тэгээд lunch time. Миний хамгийн дуртай бол lunch time. Тэгээд хоолоо идэ. Тэгээд lunch time бид нэр
10 минут шууд хүүхдүүдээ ингээ яв тоглоулдаг. 10 минут заавалгүй хоолоо идээд тэг гараа өргөө дууссан байл ингээд нөгөө ингээд 10 минутын ингээд нэг юм ингээд хонх дуурдаг байхгүй юу? Тэр хонх нь ингээд одоо дууссан байл хүүхдүүд гараа дэшээ өргөөд тэгээ багш нь ямар хоол идснээр ингээд хараад одоо чи явж болно ингээд хоол идэг байл явуулахгүй. Гэтэ хамгийн гоё сонио юм нь одоо Монголоос нэг ялгаатай нь Монголд ч сургууль дотроо хоол идээд бүх хоолнуудыг цаанаасаа гаргаж өгдөн штэ ингээд цаанаасаа нөгөө нэг цайны газраас гаргаж өгдөн штэ. Тэгвэл одоо Австралийн нэг систем нь өөр нь юу вэ гэхээр хүүхдүүд өөрсдийнхөө идэх снак снак одоо юу гэдэг нь ингээ хөнгөн зуушаа ланчер идэх хоолоо ингээ өөртөө авчираад тэгээ ингээ хүссэн газраа хамаагүй сууж иддэг. Тий, үгүй хүссэн газар биш. За. Одоо хүссэн хүмүүстэй биш. Бөөн. Гэтэ ингээд одоо 6 дугаар анги тэн 100, 5 дугаар анги тэн 100, 4 дугаар анги тэн 100 гээд 3 дугаар анги 100 суудаг газруудтай. Тий, суудаг газруудтай байгаа. Гэтэ тэгэл шалан дээр суугаал идчихэж. Тий, шалан дээр суугаал ид. Ингээ газар ингээ завлаа сууцдаг гэсэн ингээ хамаг хоол моолоо газраар нэг хараад. Оо чи тийм байгаа уу надад энийг өчөө. Оо хойлоо солиго. Оо да ямар гоо. Би нэг удаа Мишелийг авах гээд ланчаар нөтсөн чи бүр нохоо наадам шиг бүр сургууль нь юу ч болж байгаагүй. Амар тоглож моглаад орилж харлаад мод бодоос зөөгцсөн хүүхдэд тэгснэ шалаар хоол моолоо дийлгэсэн. Ингэсэн чи энд манай охин байсан. Шаланд ингээ суудсан, завлаа суудсан шүү дээ идэж. Тэгээ би бүр харцаа амар гайхчихсан шүү дээ ингээ. Яг л бүх хүүхдүүд газар суудаг. Ингээд юу кантин дээр байхгүй. Байгаа л да нэг юм кантин гэдэг нөгөө юу аахгүй юу? Цайны газар дотор нь сууж хоол идэх. Дотор нь байдгүй. Тийм тэр нь тийм дотор суудаг тийм хоолны цайны газар шиг байхгүй тий. Тэгээ нэг юм одоо цонх байдаг байхгүй юу? Тэгээ цонхоор ингээд хүмүүс ингээд за юу авах вэ гэдэг байхгүй. Тэр нь яг цайны газраас нөгөө юмал зардаг тий. Тэрнээс биш яг юм мэддэг. Ядар ч нэг нөхөн. Үгүй. Тэгээд одоо ингээд тэрийг авъя $2 тэр чипсийг авъя, тэр ундааг авъя. Гэтэ манай кантин ахар амар их юм байдгүй. Тэгээд $2-оос үнэтэй юм байхгүй. Тий, үнэтэй юм байхгүй. Хамгийн үнэтэй нь $2. Гэснээр тийм шүүгэрлэг сахартай юм зарддаг байх нь шүү дээ. Одоо жишээ нь candy ч юм уу тий. Тийм chocolate юм зарахгүй тий. Тэгээд дараа нь ингээд манай ланчийн дараа ингээд одоо юу гэдэг вэ юу? Silent reading гэдэг манай юу нэдэг вэ? Тэгээд тэр одоо ингээд одоо өөр ангид хийгээгүй хичээлээ хийж олно, намаа уншиж олно, silent reading гэдэг вэ юу? Дуу тавиал байдаг вэ юу? Ер нь жоох юм ингээд дасгал биш ингээ амралт хийгээд ингээ гоё юм cool down meditation хийгээд байгаа юм шүү дээ. Одоо нөгөө ингээ тайвшруулад тэгээд нөгөө нэг юу хийж юм гэсэн нөгөө нэг гясалгал хийж гэсэн үг тий. After lunch яад бол хүүхдүүд амар юу нэг юм амар юм энержи ихтэй ангууд буцаад нөгөө ангид оруулахын тулд юм cool down хийх хэрэгтэй юм биш үү тий тайвшруулаад ингээд нөгөө нэг бид хоёр яг сургуулийн хажуу сууж байгаа болохоор хүүхэд тарах цаг болоод хүмүүс жоохон яваад их шиг байна. За дараагийн асуултаа асууя зөө юм шиг. Ингээ анх шилжиж ирээд зөө. Бүр яг Монголоос ирээд ингээд Австралид ирээд бол хамгийн таалагдсан юм нь юу вэ? Сургуулиас сургуулийн. Манай найзууд ингээ намайг ирнэ гэж мэдээд надад захиа махаа бичээд миний ширээг амар гоё болгоод захиа махаа тавьсан байсан. Тэр бол амар гоё байсан. Тэр ингээ ихсаахгүй нөгөө нэг Мишелийг шилжиж ирэхийг мэдсэн. Тийм готлаа ингээ Мишелийн ширээг нь бэлдээд тийм ширээн дээр нь ингээд welcome to Michelle гэл ингээд бүх ангийнх нь хүүхдүүд нь захиа битцсэн тий. Тэгээ ингээд зураг мураг зорцсон. Тэгээ ингээд ширээн дээр нэг амар гоё юмнууд ингээд бэлдсэн. Тэгээ эхнийхээ өдрөө ингээд орсон чи амар гоё байсан тий. Тэгээ би бүх тэр юунуудыг ингээд хадгалсан. Амар гоё хүлээж авсан тий шинээр. Тэр нөгөө шилжиж ирж байгаа хүүхдүүд амар гоё угтдаг тий. Одоо say what's the hardest. За тэгээ одоо жишээ нь тэгвэл хамгийн одоо хэцүү зүйл нь юу байсан бэ? Сургууль дөө. Тэгээ сургууль. Манай найз явах. Тийш нэрээ түрүү жилээлэн тэр чинь дөрөв ингэдэг л. Нөгөө Анес. Тий. Ингээ Мишель ингээд хамгийн анх шилжиж ороод нэг сайн найзтай болоод. Тий. Үгүй би шилжиж ороод дахиад тэр шилжиж орсон байхгүй юу? Араас нь шилжиж ирсэн. Тэр найз нь Итали охин байсан. Тэгээ Мишелийн дараа шилжиж ирээд. Тий. Тэгээд Мишель тэр хоёр ингээ амар гоё найзлаад амар гоё найзлсан тий. Тий. Той баг unstrappable. Тэгсэн чинь нөгөө найз нь буцаа Итали руугаа явчлаа. Аха. Буцаа Итали руугаа 5 дугаар ангид явчихсан ээ. Үгүй 4 дугаар ангид явчихсан. 4 дугаар ангид явчихсан. Тэгээд тэр бол хамгийн хэцүү парт байгаад Мишель амар ганцаардаад
Тэгээ өөр найз байхгүй. За дараагийн асуултаа асуу Мишелээс. За Австралид найзтай болох тийм ингээ Монгол найзуудтай байх, Австрали найзуудтай байх. Яагаад гэхээр ингээ Мишелийн ангид бүх ангийн хүүхдүүд нь дандаа Австрали хүүхдүүд байдаг. Австрали хүүхдүүдтэй найзлах, тэгээ Монгол хүүхдүүдтэй найзлах ер нь ямар өөр идэм бэ? Ийм friendship, relationship ер нь ямар хөө идэм? За одоо Монголд бол багш нь ингээд бүр ингээд. За өөрөө явж friend оол гэдэг хэвгүй юу. Гэтэ Англи, Австрал манай багш одоо чи тэр хүүхдүүдээ явж тоглоорой. Одоо ингээд no left alone байхгүй заяа. Ганцаараа нэрээс үлдээхгүй юм биш үү? Тэр одоо ямар ч хамаагүй охтуудын групп рүү оруулсан. Нэг охиныг ингээ манай групп рүү оруулсан. Тэгэнгүүт энд одоо жишээ нь одоо охтууд яаж найзалж байна? Ёо. Өглөө цагаараа юу хийж байна? Өөр охтууд бүр амар baby шиг. За бүр still baby заяа. Яг л ингээд тэр охтууд муухай юм бодохгүй зүгээр одоо зүгээр чи тийм ямар туу явсан ингээд заяа. Амар ингээ baby ш. Тэгээ би тийм одоо болоод байгаа. Найзтай хаажаа тэгээ бид нэр уулаа муухай юм ярьдгүү тэгэл амар тийм гоё юм гоё нэрхтэй гоё гэгээлэг юм биш үү те найзууд нь амар ингээд хүүхчиг ингээд тэгдэг. Би бүр дараад байна. Дараагийн асуулт нь сургууль дээр ямар клубуд хичээлдээ. Мишель нөгөө нэг чөлөө цагаараа юунд явдаг талаараа нэр яриач минь охин. Би чөлөө цагаараа 3 одоо бүжигт явдаг. Одоо энэний дараа би бүжигтээ явахгүй бол хацарлаа. Нөгөө Австралийн сургуулиудад сурдаг бүх хүүхдүүд нь ингээ хөгжмийн зэмсгээр тоглож сурдаг юм билээ бага ангитай. Бүх хүүхдүүд биш. Бүх хүүхдүүд биш сонголтоор тий. Тэгээд Мишель бол өөрөө яг юм лимб гэдэг одоо хөгжмийн монголоор одоо лимб флют гэдэг байгаа байхгүй. Тэрийг ингээд тоглож сурсан. Амар мундаг одоо ингээд нот уншаа сурсан. Тэнгуут ингээд нөгөө нот уншиж чадхаар чи ингээд бүх аяа тоглолт юм ба штэ. Тэнгуут нөгөө нэг лимбэн дээрээ ингээд багшийнхаа зааж өгөөч юм аа энүүдийг шууд нотоо хараад ингээд тоглоод байдаг. Тэрнээс одоо юу гэдэг яг энд байдаг хүүхдүүд бас ийм хөгжмийн нэг зэмсгээр сургуультай явж байгаа хугацаанда тэгээд өн төлбөргүй сурах боломжийг бас олгох юм бэлээ. Түрүү нөгөө сургууль дээр ямар нэгэн клубуд байдаг гэдгийгсэн штэ. Тэнд нь ямар клубуд байдаг вэ гэхээр ийм Choir, найралтуу. Өөр юм дээр тийм нөгөө нэг сургуулийн хамтлаг гэх юм уу тий тэрийг одоо тэр зөвхөн нөгөө хөгжмийн тий гэтээ нөгөө violin эдэн string orchestra байхгүй тий stringтэй өөр би band гэдэг чинь нөгөө үлээдэг юм байхгүй юу. Тэр ямар юмнууд байдаг банд чинь. Band ингээд үлээдэг л үүдэг flute, clarinet ингээ үлээдэг юунууд байдаг. Тэгээд string orchestra гэдэг болохоор нөгөө ингээд цтай ингээд хөгжим тоглолдог. Тэр нь тустай юм уу тий? Тустай. Тиймээс Мишель нөгөө нэг сургууль дээр нэм найрал дууны 7 хоног болгоо ингээ хүүхдүүдийг өглөө хичээлд ирэхээс өмнө бэлдээд тэгээ дуунууд бэлдээд тэр дуунуудаа яг сургуулаа төгсөхдөө дуулдаг. Ингээ улирлын амралт болохоор дуулдаг. Тэгээ ингээд амар хөрх яг Монголын нөгөө нэг юм найрал дуу шиг тий. Өөр сургуультай ингээд амар том theater-д очиж дуулдаг. Гэтэ би байгаагүй яг тэрний өмнө амар нөгөө юу болсон? Sick болсон. Тэгээд очиж чадаагүй. Тэгвэл нөгөө нэг найрал дуунууд нь бусад сургуулиудын найрал дуунуудын хаантайгаа хамт ингээд юм найрал дууны одоо юу гэх юм бэ? Концертыг бүр том театрт очиж хийдэг юм байна тий. За тэгээд өөр чи юунд явдаг байлаа Мишель? За тиймэрхүү клубуд явдаг байсан юм байна. Тэг хичээл нь өглөө mindfulness club. Тий. Тэрийг дараа ярья. Хичээл нь өглөө ингээд 8:30-аас 3 цаг 10 хүртэл ордог. Дундаа юм 2 цэцэрлэгаатай. Тэгээд нөгөө нэг айгүй олон дандаа Монгол ээж аауд асуугаад байхгүй. Хүүхдүүд нь яаж ийн? Очихоор яаж сургуульд орд юм бэ? Хичээл нь яаж заад юм бэ? Гэл ингээл амар их юм асуулт асуугаад. Тэгээ өнөөдөр ингээ Мишелийг зочноор оруулсан ингээд сургуулийн талаар нь яг жинхэнэ бодит одоо тийм надаас илүү мэдээлэлтэй байгаа хүнээс нь шууд асууж байгаа шүү. Тэгээ Мишелийг өнөөдөр блогт оруулсан байна. За тэнгуут одоо нөгөө нэг ийм юм бас амар асууж байхгүй. Монголын хичээл амар шахуу ордог. Тэнгуут Австралийн хичээл амар юм юу ордог юм. Одоо юу гэмэрч юм бэ шиг. Нэг юм бараг оржоо үг мэдгэдэггүй гэх юм уу. Бараг ийм амар юм сул ордог тий. Тэгээд би mindfulness club гэдэг ингээд тайвширдаг юу явдаг байсан байхгүй юу? Одоо 20 дахь өдөр
одоо бүр ингээд ланч таймаараа зөвхөн ордог гэсэн байхгүй 7 юу? хоног болгоны 2 дахь өдөр болгоно тий. Тийм би ингээд хостелж исэн байхгүй юу? Тэгээ хостлоо тэгээд уулын тэрийг зөвхөн 5 дугаар ангид ордог. Тэгээ 4 дугаар ангид манай багш намайг ингээд найзгүй харсан байхгүй юу? Найзгүй байна гэд. Тэгсэн чинь нэг юм клуб байдаг заа юу. How to make a friend гэдэг байхгүй юу? Ямар гоё. Аха. Тэгээ би тэнд яваад андивтын пицца мэт авчирсан шүү дээ. Тэнд амар гоё клуб байсан заа юу. Тэгээ тэр клубаас юу сурсан? Яаж найзтай болох талаар сурсан? Тийм. Яаж найзтай болохыг заажсан? Give them space. Одоо би нүд 2 жилийн өмнө мартчихад байна. Өөр 2 жилийн өмнө бас болохоор Мишель мартчихад байна. Гэтэ ер нь л ингээд Мишель нөгөө шилжиж ирээд тэгээ амар ганцаар та тэгээ ганц байсан найз нь Итали руугаа буцаж яваад тэгээд амар тийм ганцаардлыг жоохон мэдэрсэн чинь багш нь тэрийг хараад тэгээ ийм клуб байд юм аа энэ клубд яваач гэд Мишелийг оруулаад өгсөн тийм амар kind teacherтэй яд бол тэр therapy юм байлээ. Тийм сэтгэл зүйн юм зөвлөгөө өгдөг тийм багштай. Тэгээ тэр багш нь амар гоё kind амар гоё хичээлээ заадаг гэсэн. Тэгээ Мишель тэр клуб амар дуртай. Тэгээ тэр нэлээд удаан явсан юм аа. Бараг нэг терм лөө. 1 жил явсан. Бүр 1 жил бүтэн жил ингээ явсан. Нэг Тэр нас гоё юм тий. End of the year бид нар манай ээж штэ бас бид нарт нэг юм парти болсон байхгүй тэр юун дээр багш нараа ингээ уурж олно. Тэгээ манай ээж амар том 2 пицца авч өгөөд бид нар дагвар пицца юм уу гэсэн штэ. Пицца ярьсан чи пицца идмэр санагдчихлаа. Чи баггүй. дуусах. За тэгээ дуусгасан маань нэг ярих зүйл байгаа нь юу вэ гэхээр юм баггүй Мишель. Нөгөө одоо жишээ нь ингээд Австрали хүүхдийн сургуулийн сургалт амар сайтай гээд өөргөдөө тэр унцглаа. Тэгвэл Австрали ингээ хүүхдийнхаа сургуулийн системээр нь одоо хүүхдийн сургуулийн боловсрол айгүй сайтай гээд ер нь дэлхийн дээгүүр жагсдаг. Бас Австралийн сургуулийн төлбөр 10 жилийнхэн сургуулийн төлбөр өндөртэй одоо ордог. Жишээ нь жилийн төлбөр хамгийн багадаа 10-аас 18 мянган долларын хооронд хэлбэлцэж байдсан байлээ. Анги болгоноор нь өөр. Тэгэхээр ямар хүмүүс тэрийг төлөөд байгаа вэ гэхээр Австралийн иргэд бол тэнд бол өнгөө сурдаг. Харин Австралийн биш төр зур оршин суугч юм уу те ингээд өөр орны хүмүүс байх юм бол төлбөрийн төлөөд хүүхдээ сургуульд нь явуулд юм байлээ. Австралийн сургуулийн систем нь Монголынхоос шал өөр. Гэхдээ сургалт нь үнэхээр сайн. Одоо ингээ харахад яг ингээд мэдэгдэхгүй байгаа юм шиг ингээд хэмжихэдтэй одоо юу гэдэг Монголд ингээл тийм олимпиадад ороод ингэсэн A дүн авсан 100 авсан шалгалсан дээрээ тэгсэн ч гэдэг юм уу тийм ингээ амар өөр хэмждэж штэ он сурж байгаа хүмүүсийг тийм гол энд тийм хэмждэг юм ерөөсөй байхгүй мэдээж хүүхд бол хүүхд. Тийм репортууд гардаг одоо жишээ нь ингээд ийм дүн бол өгдөг. Гэхдээ ингээд яг ийм зүйл сурсан гэдгийг бүгднгийн ингээд жилийн төгсгөлд ээж аавд нь хэлдэг. Гэхдээ ерөөсөө тэгж амар уралдуулаад тийм дүнтэй байна. Ингэж муу сурж байна. Энийг сайжруулах хэрэгтэй. Тэр шалгалтын дээр тэд авсан байна гэдэг ч юм уу те. Тэр талаар ерөөсөө хүүхдүүдийг ингэж үнэлдэггүй нэг амар өөр юм бэлээ. Гэхдээ цаагаараа хүүхдүүдэд маш одоо юу гэдэг юм өндөр бүрэн ерөнхий мэдлэгийг бас амар сайн өгдөг санагдсан тий. Одоо энэ хүүхдүүд ингээд одоо тэр ээж аав нь Австрали ирэхчээд авал I hope this helps. За bye. Өнөөдөр бид хоёрын влогийг үзсэн. Баярлалаа. Баяртай.